Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 9 сарын 29-ний өдрийн мэндийг Гарамбир буюу Цангас гүзээлцгэн энторийнхоо жимсээр мэдлэгээ төвшүүлье. За хобби ногооч байгаль нь та бүхэндээ Цангас жимсний үр, гүзээлцгэний үр, энторын үр ах санаатай хатаас жимс төрөр нэм нөгөө хатаасан жимснээс гоожийн үр авсан чи болсон болохоор зэрэг ийм био эко хатаасан жимс аваад тэгээд үрийг авахаар ингээд усанд хийлээ. Эхлээд ингээд би Цангасны үрийг авсыг. За аваад усанд хийсэн чинь зэрэг нэг 50% тай л байна. 50% нь дороо тунаад 50% нь дээрээ хөвж байна. Тэгэхээр бүгд бол өрөхгүй юм байна. За гүзээлцгнээс бас адилхан ингээд хатсан юм гүзээлцгэн авсан. Онцлог нь болохоор энэ Цангас энэ гүзээлцгэн хоёр болохоор нарны гэрэлд хатаагаагүй. Гоожи энэ энтор болохоор нарны гэрэл татаасан байсан. Гоожиг нарны гэрэл татаасан байсан. Энэ хоёрыг болохоор машин татаацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй бага үр гардаг юм байна. Энэ хараа. Гүзээлцгэн хэд чи ерөөсөө бараг л жил 30% тай л байна. Дороо бол ерөөсөө маш бага. Тунж байна. Ихэнх нь дээрээ хөвж байна. Машин татаацсан болохоор зарим өрнүүд нь бүр хит татчихсан бололтой. Тэгээд нэг юм байна. За тэгээд нийтдээ энторын юм наран татаасан жимс гэхээр зэрэг авлаа. Тэгсэн чинь зэрэг эсэн авчсан юм бэ нөө хөөрхий. Ганцхан ширхэг өөрөө эссэн. Одоо эднэрийн идэхээр гарах юм уу юу гэхээсэн ш. За ганц ч байсан болж байна. Энэ нь хэрвээ соёолоод тэгээ мод болох юм бол гээд нэг ширхийгээ усанд хийцэн байна. Хаглаа тэгээ дүрийн аваас суулгана. За тэгээд гүзээлцгэн Гарамбир буюу Цангасны мань өрн одоо миний хэрэгцээрээс илүү гавар гарах юм бол та бүхэндээ өгөө явуулна. Тэгээ та бүхэндээ би одоо эрүүл ногоо, эрүүл хүнс тарж ургуулад эрүүл хоол идэсэй гэсэндээ ингээл үр хайгаал явдаг ажилтаа олсоох. Ингээд ийм 3 янзын үр одоогийн байдлаар авах гад ингээд сууж байна. За та бүхэн бас яг ингээд ууттай ийм өрнүүд байх юм бол хараад хэрвээ нарны гэрэл татаасан байх юм бол тодорхой үрийг аваад тэгээд усанд хийгээд ингээд туршаад үзнэ. Эхлээд тэгээд дороо ингээд тунжаах юм бол ургана. Дээрээ хөвж явах юм бол бүр их хатчихсан дотроо одоо өргөө чанаргүй болцсон гэсэн үг. Тэгэхээр бол ургахгүй. За ингээд сайхан ургах болтугай гэж бодож байна. Их олон үр гарах болтугай. Та бүхэнд минь очих болтугай гэж өрөөё. За ингээд та бүхний ургацыг талаад амжилт хүсье.